За 8 дугаар сарын 3 9:30 минут болчихно. Өнөөдөр хотын дарагтай хамт үлзийт биогоор яв. Био комбинат үлзийтийн тэр үерийн нөхцөл байдал гэдэг одоо намайг л сонгуул төвшөлдөж явах сэтгүүлчээр ажиллаж байхад тэнд нэг юм үерийн асуудалтай нэг хэдэн хүмүүс байдаг. Төрөөс авч бол хамгийн ихний наад захын дэд бүтцийн боловсрол эрүүл мэндийн үйлчлэгийг авч чаддгүй нэг юм хаягдсан бүс нутаг байдаг тэнд. Шувуу үлзийт био комбинатын гэдэг. Тэгээ энэ жил дахиад нэг үер нь бол нодлон нэг юм далангийн асуудал яриад далангийнхын төсвийг одоо нэгдсэн төсөвт суулгаа тэгээ ажил нь бас олигтой урагшаалж өгдөггүй. Ингээд дахиад үер усан тавцсан. Тэгээ нөхцөл байдлын газар дээр нь очиж үзсэн. Баахан хүмүүсийг хорогдох байр гээд сургуулийн зааланд авчиад хийцсэн. Нүүлгэн шилжээ байлгацсан. Оруулаад 3 хоног тэр чигт нь хайцсан. Ямар ч одоо үйлчлэгээ байхгүй. Хорогдох байранд 12-3 хүн байж хашаар уус олцсон. Тэгээ орж чаддгүй. Одоо энэ чинь тэгээд хэд хоног юм? Үер татартлаа. Үер татартлаа. Энд нэг 2-3 гүвшин баг. Толгойн өглөөд гараа явуулсан. Онцгойгийнхаа өөрсдөө мишаг тавиад өгчтэй юм байна. Тэгэл нэг ор тавиад өгсөн. Тэгээ ийш оруулж хайчдаг. Өрх мөрхөөс нь ирээ даралт маралтын үзээд чингэр орноос өөр газар агаар магаар байхгүй. Хоолунд нь яаж байгаа вилээ, ээж байгаа вилээ гэдэг. Нэг бол төртэй юм шиг, нэг бол ингээд ямар ч төргүй юм шиг л хүмүүс болчтой. Гэсэн чинь өчтөр шин нөгөө нэг хорогдох байранд байсан хүмүүсийн чинь дарга нэрнэ гэдэг идчихсэн бужин чинь манайхны энэ төрийн нэг юм доод дунд шатанд ажиллаж байгаа хүмүүсийн нэг юм бэртгчин зам байна. Даргадаа айтайхан харагдахын төлөө л ажилтдаг болохоос тэр нэг хүлээсэн үүрэг мөрөг бол хамаагүй. Орой 10 цагт нөгөө хорогдох байранд байсан хүмүүсийн чинь одоо гар мар гээд одоо ингээ хорой цуслагдлаа энэ тэр гинт дарга нэрнэ гэсэн чинь хоройн цуслагдаад орой 10 цагт цуслаг чинь гинэ. Энд ямар ч ариутгал байх, гэртэн тоог байхгүй яах юм гэсэн хамаагүй яв гээд хөөгөөд байна гинэ. Тэр дарга нь очих сургаар баахан шороо зөөгөө шинжэнгөө шороо зөөж бүжгэнсий баха. Нэг юм л даргын уус болчиход байгаа. Тэгээ яг ямар ч байсан өнөөдөр тэн дарагтаа очиж тэр хүмүүстэй яг иргэдтэй сайхан уулзуулна. Тэгвэл их хурал гэдэг чинь өөрөө нь хууль тогтоох байгууллага. Очоод газрын асуудал шийдээл. Очоод учиргүй тэнд чинь иймч гүүр байрна ингэж тэгэж гээд ингээ яваад иж бос болдгоо. Тэгээд хариуцсан хороо нь өөрөө засаг дарагтай, дүүрэг нь өөрөө засаг дарга иргэдийн хуралтай, нийслэл нь өөрөө засаг дарга иргэдийн хуралтай гэдэг ингээд хариуцсан 3 шатны байгууллага галбанц шалтнууд байгаа шүү дээ. Тэгээд тэр хүмүүстэй цуг өнөдөр очие гээд. Тэгээ хамтдаа явнаа ингээд үндсэндээ энэ намрын ажил бол ингээд эхэлж байна. Энэ жилийн 101 харин өстой юм үзэж өнгөрөөлөө гэдэг шиг л. Явж өглөө. Би чи хинтээ аймаг өөр хангаа увс за хөвсгөл гэж энэ жилж өстой явж өглөө. Сайхан амарсан. Одоо ажиллаа сайхан юм аа. Энэ жилэл ерөнхийдөө нэг ингэж олон аймгаар явж амарч үзлээ штэ. Өглөөд ингээл гарч ирээд нэг кофе уучих. 50 сайхан сууж байгаа хөдөлгч бас гоё шүү. Бид нэг хүүхдийн сургуулийг дагаад төв рүү нүүсэн. Сургуулийг дагаад юу вэ? Манай Бацкан одоо энэ жил сургуульд орно. Ер нь тэл хүүхдийн сургуулийг дагаж л нүүд юм биш үү? Ер нь хүмүүс бол нэг тийм ялангуяа ийм сургуулийн насны хүүхдүүдтэй хүмүүс бол нэг өссөн газар амьдран биш юм. Өөрсдөө сургаж чадах хэмжээний сургууль тэр сургуулийн байршлыг дагж л ингэж нүүж амьдрал юм биш үү? Төв рүү нөгөөд ирсэн. Тэгээд энэ ч одоо хагас жил болж байна. Хагас жил машин унахаа болсон. Өглөөдөө гараад эндээс алхахад нэг 15-20 минут алхана. Тэгээд өөрөө алхаад өргөд. Тэгээ машин хэрэглэхээ болцсон. Тэгээд одоо ийш тийшээ одоо жишээл өнөөдөр найз нөхдийнхөө машинтай л энэ био гэж ийш тийшээ явахтаа зөвлөх мөвлөхийн машинтай л ингээл явчихдаг. Амар болсон шүү дээ. Төвлөрч чадахгүй шүү. Ингээ юм ярих гэсэн чи ерөөсөө 90 тонн хүмүүс гайхаад нэг ганцаараа яриад болоо. Одоо хүртэл би ерөөсөө энэсээ тасчихгүй байгаа шүү. Бидний хөшөө тойрол янз янзын яриад байгаа. Тэр хөшөө яг үүтэй чинь хүмүүс нь энэ чинь ингээ юм байгаа. Тэгээ хэлсэн чинь нөгөө зүгээр нэг хөшөө гэж зориг агсны хөшөө хэллээ гэж хүмүүс. Чал өөр хоёр утгатай л яг агуулгын нэрүүл саруулах хоноор ойлгоод агуулгын хувьд шал өөр л юм ярьж байгаа. Хүний амьдралын хажууд бол одоо тэрнээс илүү үнэтэй байна гэж бол байхгүй л. Тэр утгаараа л хэлсэн болохоос тухайн сууд нэр цэтгэлтэн үзэл санааны манлайлагч түүчээ арчлалын Монголын арчлалын бараг одоо толгойлогч гэж хэлэх хүнийг
Хүний хөшөөг бол зөвхөн хүнийг бол нэг үл хөдлөж байгаа хэрэг мэдээж юм биш шүү дээ. Нэг тийм юм явсан. Та нартайгаа зүгээр хоб бацхад. Юуны маань цэнийг дуусчих юм шүү дээ. За өнөөдөр тэгээд аргалж байгаад ямар ч гэсэн бичлэгээ таслахгүй оруулаад шигүнэ гэж юм баг би бүтэн жил хийсэнгүй юу? Бүтэн жил хийсэнгүй ээ. Жил ч бас арай биш юм байна нэг 8-9 сар бол хийгээгүй юм байна. Тэгээд тогтмолжуулаа явъя гэхэр чинь бас нэг баг хүн хүч хэл зөндөл юм хэрэг болох юм л доо. Тэгэл өөрөө ингээд нэг юм барьчаал яваад ахарч бас их зовлонтой. Өнөөдөр шаас сайхан өглөө. Тогтун, дулаах өнөөдөр халах шинжтэй юм биш үү? Одоо ингээд борооны улиралтай болцсон манайх чи 8 сар одоо өтөв бороотой. Яа тэр биогийн үлзитийн тэр хэсэг юмсэл хэцүү. Тэр тэгээд ингээд юунаас болоод ер нь ингээд үер болоод байна гэсэн. Ерөөсөө л буруу төлөвлөлтөй газар олголтоос л болж авилгаас л болсон байна. Тэр 14 дугаар хорооны тэр үер давтдаг шалтгаан бол ерөөсөө хамгийн инээдтэй хогийн шалтгаан нь юу гэсэн чинь өмнө ингээ байгалийн ус зүгээр ингээ урсаа гардаг замтай байж л дээ. Зөв энгийнээр хэлэх юм бол ингээ урсаа гардаг замтай. Тэгсэн нөө мегомбийн хол гэж дарга байхдаа наад их насны мордыг 70 тойруулж орж ирнэ. Их насны мордыг атайхан дахиулахын тулд тэнд ингээд нэг юм далан босгочих. За ингээд нөгөө байгалийн урсцыг хаагаа хийчихэнгут нөгөө ус мэдээж эрийг уруугаад байгаж урсна. Уруугаа олж урсна. За ингээ урсаад шууд айлрууд руу орж ирдэг болцсон. Юу гэж ойлгох вэ? Уулнаас үүссэн бүх уснууд цугларсан. Нөгөө чөлөөтэй байгалийнхаа голдрлоор явха байснаас болоод хаагдана зү тэ. За тэр чинь ингэж явсаар нэмэгцээр байгаад дэлб явсан. Тэгээ одоо тэнд байгаа хүмүүсийг болохоор та нар өөрсдөө үер усны аман дээр буучаад яг усны урсцын хааж буучаад орилоод байна. Бараг нүүцгээ зайлцгаа гэдэг. Хэрвээ үер усны урсц тийм бараг л голын голдрол дээр бууцсан, гол дотор бууцсан гэж хэлэх гээд байна шүү. Тэгээ бууцсан бол яах гэж тэнд зөвшөөрөл өгсөн байх вэ? Энэ цаанаасаа газар олгосон. Монгол шасраг нийгэмлэг гэж 1992 онд бүгд найрамд Монгол Ард улсын сайд нарын зөвлөлийн 92 дугаар тогтоолоор Түргэний голын сар дагуу 150 га газарт жимсхний аж ахуй байгуулъя гэж зориудаар газар олгосон байхгүй. Түүнээс бид нар энд ирж өөрсдөө буугаагүй байхгүй юу? Гэх мэтчлэн очиж уулзддгүй учраас ингээд яг юу болоод байгааг мэддгүй юм байна л да. Тэгээ би хотын даргын өвчтөр нээлттэй өрсөн. Хотын даргаас залуу юм болохоор газ залгаад яаж нээж би сая харлаа. Маргааш хамт очие барай гэж тэгж юм лээ. Манай үеийнхэн дотор яг сайн муу шийдвэр янз янзын юмнууд гаргаж байгаа, ярьж байгаа, үлдэж байгаа юмуд бас байна. Зүгээр нийтлэг нэг шин чанар нь юу гэхээр нэг тийм их салга биш, өлөн биш. Юмд их хурдтай, соргог хийчих гэсэн тэмүүлэлтэй нэг юм байгаа дүр зураг манай залуу үеийнхэн дундаас бол харагдаад байд. Манай хотын даргын яг янз янзын шийдвэрүүд бол бас болохгүй л байгаа. Гэхдээ яг бид нэр ингээд болохгүй гэж хэлээд болмоор юм байвал хамтраад асуудлынхаа ард гараад шийдээд явбал төрд ажиллаж байгаа төр тангар өргөцсөн хүмүүс чинь улс төр тангар өргөөгүй шүү дээ. Төр тангар өргөсөн. Тэр энэ төрийн ажлыг аль чадхаараа урагшлуулах хэрэгтэй л дээ. Тэгээ хамтарч байгаа энэ нэг био үлзэтийн асуудлуудыг нийслэлтэд юм болж байгаад нэг шийдээд авчихвал төр байгаагийнх. Өө сайн байна. Баярлалаа. Ямар гоё юм бэ? Баярлалаа. За баярлалаа. Нүур явжсэн хүн сайн дэмжтэй шүүгээд надаа ийм нүүрний хаван болох үйлчлээд өөстөө яг хэрэгтэй юм. Нэг ийм өөх юм өгчлөө. Хүний амьдрал нэг юм хэрэггүй гэдэг шиг ингээл ийм хүний нэг ийм урам хүнийг тэр чигт хэдэн өдөр хэдэн сарын ирч хүчийг нь өгч байгаа шүү дээ. Саяны залууд баярлалаа. Хүн хүндээ урам өгнө гэдэг бол хамгийн ямар ч эд материалтай дүүхгүй шүү дээ. Харьцуулах их маш их баярлалаа. За өсөлтсүүлж би чинь J салоны энэ цирк ажилтлаа J салоны туяа дээр 2010 онд билүү 9 он 10 он 10-11 оны үеэс их засуулдаг байсан. Телевизээ нэвтрүүлэг хийдэг болоод тэгэнгүүт нөгөө телевиз өөрөө өсчөнтэй. Тэгээ ингээ холдож байж байгаа. Одоо өнгөрсөн жилээс эхлээд дахиад засуулж байгаа. Манай туяа зөөлөн гартаа авьяаслаг айгуу сэтгэлтэй. Ер нь ямар ч ажлыг сэтгэлээсээ хийж байгаа хүн андшгүй байдаг. Гар хөлийн хөдөлгөөн харц амьсгалж байгаа нь хүртэл андшгүй байдаг шүү дээ. Ажилдаа сэтгэлтэй байхын тулд ажилдаа дуртай байх хэрэгтэй. Ажилдаа дуртай хүний хүсэл тэмүүлэлтэй байх хэлж байгаа. Би нэг энийг нэг шийдчихье. Энийг нэг өөрчилчихье. Ингэчүүл хүмүүс ингэндээ гой болно доо. Тэгээд энэ чиглэл бол зөв чиглэл, зөв урсгал. Энэ зөв урсгал руу нэг орчих юм бол тэр хүнд ерөөсөө ч асуудал бэрхшээл байхгүй. Тулгархгүй. А энийг хийвэл би мөнгөтэй болно доо. За энийг хийчихвэл би ер нь
аландаа. Чиглэл нь өөрлөгөө чиглээд эхлэхээр л асуудал гараад ирдэг. Үл үзэгдэгч гарагдаг шиг бурхан үл харагдаад яг ингэ зохицуулж яддаг л гэж би боддөг штэ. Тийм учраас юу ч хийжсэн энэ бол ингэж үлднэ. Яг тэгж бод гэж байгаа юм биш. Ер нь тэгж бодож ажиллаж ивэл тэгж бодохын тулд бодох чинь бас удлаа болоод эхэлнэ. Тэгэхээр хүсэл тэмүүлэл дотор чинь чамаас өөр олон хүмүүсийн сайн сайхан багтчихвэл тэр ажил бол заавал амжилттай. Тийм бол ертөнц тэр аяараа чиний тэр ажлыг бүтээхийн төлөө хөдөлдөг юм байна лээ гэж. Тэгээ би энийг одоо номон дээр бүр дэлгэрэнгүй өөрийнхөө туршлага дээр бичсэн. Ном маань нэрээ марцснаас мал мэндөө гэж. Ном маань 3 сард нээлттэйсэн 5 сарын турш бестселлер байна. Сайхан байна. Ийм амжилттай байна гэж ерөөсөө төсөөлөөгүй. Гоё л үт юм байна. Тэгээ дараагийн номнуудаа гарганаа. Би бол энэ номон дээр өчигдрийн тухай, өнөөдрийн тухай хайлтдсан. Дараагийн номнууд дээр би маргаашийн тухай бичнэ. Яг нөгөө хүмүүстэй юу ярьдгүү. Яг л тэрнийг бичнэ. Бас энэ парламентын 4 жилийн бичнэ. За гэд болж. За 51. За хэдүүлээ тийш алхнаа. Тэг ингээл камераар мангар эвгүй. Анаас чадах уу? Өглөө би нэг цэнхэр жинсээ олдгоо. Нэг хувцас унаар нэг яадгүй шүү дээ. Ингээл яадгүй. Гэсэн өнөөдөр би чинь бас нэг залуу хотын дараа маргатай уулзсан байрна. Бас нэг жоохон айтайхан бай гэж бодлоо. Лүк бүрдүүлчихэл шүүн унтахта. Дотроо төсөөлөл нэг лүк бүрдүүлчихэл унтсан. Тэгээд өглөө босоод нөгөө лүк амьдрал болгоё гэж яасан чи байхгүй өмдөө хайгаад болтгоо. Тэр өмд маань байхгүйгээс болоод лүк маань ерөөс бүрдсэхгүй шүү дээ. Буузан гутлан дотор аим сүмсдэг бородч байж цаа. Нэг удаа би лифтэнд явж байсан. НТВ-д ажиллаж байсан чи. Ч одоо 20 онд илүү 21 он тэр явдлах. Лифтэнд явж чад. Шунхлаа группийн ерөнхийлөгч Бацаахан лифтэнд таарлаа. Тэгснээр надруу эргэж харснаа. Байнга өмсдөг нөгөө биеийн тамирыг өмддөг. Тэр өмд маань бас нэлээд сэмэрч юм муутцсан. Тэгтээ тухтай байдаг байнга өмс. Тэгээ юм алгаа залхаад явцсан. Тэгсэн надруу харж ирсэн. Дүү одоо жоохон уцсандаа жоохон анхаарад. Чамагч одоо олон хүн хардаг байсан. Жоохон өсч юм өмсөөд жоохон ингээд тэгээд сайн байна. Тэгээд нэг тэгжээж л тэгээ одоо манайхан бүгдээр хэлээд нэмэргүй сайхан харгал. Одоо жоохон зэгцэрч байгаа шүү дээ би. Хөрхөн зэгцрээл байгаа. Гэтэл хаа явж ингээл гар явж тэгэнгүүт хүмүүс харж марж байгаа. Дээр нөгөө хинтэд явж байсан чи навсаачаад гэдэг нэг намайг тэгж хэлчихлээ. Тэгэхээр бас нэг хийж байгаа ажил чинь бас чамайг ямархуу нөхцөл байдалтай лүктэй явах вэ гэдэг чинь цаанаас нь хэлээд байт юм л да. Энэ төрөө найз минь надад нэг гой малгай авчихсан юм. Тэр нь бүр гандаад байхгүй. Өглөө нэмэнд. Хаалганы дэлгүүр байхгүй. За өсчин дээр ирсэн. Цирк ажуудлын Жэй салон. Та нар нэр үнэхээр өсөндөө сэтгэлтэй хүн хүргэе гэвэл энэ дээрээ туяа байна уу гэт. Туяа гарцуулж гар. За тэгээд туяа маань жоохон камерын ашлттай байж магадгүй харагдчихлаа сая. Нүдэн том болоо. Шиг амтууны дух халдуулаад хавтраач. Тэгээд би ороо хамт явцгаая. За баярлаа. Зэг өсөг засуулсан. Бодогтой тий? Бодогтой. Өсөг бодуулахгүй бол бүр өстэй амар. Зия. Тэмэн хойс оч зүгээр. За сайн байцгаана. Миний влогт дахин тавтаа баярлалаа. Нийслэлийн шуурхаан дууссан байна. Хаан уул дүүрэг дээр нийслэлийн засаг дарга өдөрт ажилтны зөвлөгөө шуурхаагаа хийсэн байна. Хаан уулын асуудлыг бүгдийг шийднэ, зохицуулна гинэ. Good. За би яруу гараад авчих гэж байна. Бензиний очроо наач. Бро бензинээ яасан очрлж байгаа авсан уу? Хэдэн цаг очрлоо? 5-6 цаг. Заримчууд унтраагаад бүр колонкан гадаа хонжоох шиг шүү дээ. Энэ бол юу шүү дээ? Бензин ерөөсө тасалдаагүй. Эрэлтийн хомсдол. Тэгээ panic buying гэж хэлнэ. Одоо хомсдох гинөө, тасалдаж гинэ гэдэг ийм мэдээлэл сонсоод бүгдээрээ гараад бензинээ аавна гээл. Тэрнээс үүдэлтэй. Хогийн поп ус төрчдийн л одоо хомсдол шүү дээ. Ингээд дандаа хүмүүсээ хорлж идэг. Тасалдчихад байгаа юм одоо байхгүй шүү дээ. Тэгээ хомсдно гэдэг сургаар гарч ирээд ингээ авчгаар колонкууд дээр ингээ очр үүсгээс өөр арга байхгүй. Ягаад тэгэхээр эн чинь ингээ тодорхой нөөцийн савтай
Тэгээ нэг дор бижигнээд авчгаар тэр савн дуусна, хоосорно. Тэгээ тэр савыг чинь дүүрэхийн тулд нөгөө талаас ачиж ирж, цэнэглэж ингэж тойрч цэнэглээ. Тэр хурд нь бензин авж байгаа машинуудынхаа энэ хурдыг гүйцэхгүй л байхгүй тийм зүгээр энгийн логик шүү дээ. Ийм үед нэг ийм юмараа улс төрж байвал одоо жишээлбэл би бол энд тодорхой хэлмээр байгаа тэр олон жил ирэх барьсан нөхдүүд нэг худлаа тэр ерөнхийлөгч байсан этгээдүүд нэг попрол бензин байхгүй боллоо муу ажиллаж энэ төр засаг энэ төр гэдэг. Бид нар сөрөг хүчин байж болно, төр засгийг шүүмжилж болно. Гэхдээ нэг дундын асуудал бид нарт энэ стратеги аж холбогдолтой салбар сэдвүүдээр ус төр хийхээр хохирлон эргээ бидэн дээр ингэж бууж байгаа байхгүй. Тэр ерөнхийлөгч байсан нөхдүүд, ерөнхий сайд байсан нөхдүүд энийг хуралд 3-4 сонгогдсон нөхдүүд их хүрээ хийжсэн. Эрчим хүчний тусгаар тогтнолыг бий болгохын төлөө яг ямар алхам хийсэн? Юу хийсэн? Хараад байдаг улстай очиж сөгдөөл байж байсан үнэн шүү дээ. Тэгчээд одоо нэг юм яриад хүмүүсийг уурлуулж байгаа л тэгэл ерөөсө төрийн эрхэнд гараад байгаа. Энэ улс төр гэдэг чинь зөвхөн төрийн эрхэнд гарахын төлөвтэй юм бас биш шүү дээ. Бидний бодол, бидний замаар энэ төрийн улсыг хөгжүүлэх гэдэг уралдаан болгоос биш. Энэ сандал дээр нь сууж байгаад энэ улсын өмчин дээр эзэн сууя гэдэг уралдаан байж болохгүй шүү дээ. Ийм уралдаан явж ирсэн учраас л өнөөдөр Монгол юм байна. Сатгуун алга байна, сатгуун тасарчлаа гэж арт түмэнтэй адилхан одоо бухимдж байгаа дүр эсгэж, адилхан зовж байгаа юм шиг дүр эсгэж, ийм юмар оноо авдаг цаг өнгөрсөн шүү дээ. Улс төрд. Тэ манайхаа дугаараа төгөлтэй байж байгаа. Тийш дээ миш тэгээд. Учиртай улс төрчмөр байгаа юм да. Тэгэхдээ ер нь тэгээд залуу үе дараа үеийнхэн бол нэг ийм юмар улс төрчихгүй. Яаж засах уу, яаж шийдэх үү гэдэг л асуудал. Манай тэр газрын тус боловсруулах үйлдвэр эхлүүлсэн сайн. Тэгээс бүтлэн хазаацсан юм зөндөө сонсогддог. Энэ тгийг бас энэ мөнгөнд багтаагаад ингээд бид нар хийгээд өгнө гэсэн тэрэнд нь багтгаа болоо сүлдээ улсын төсвөөс одоо хүртэл байхгүй. Ер нь эрчим хүчний хувьд тусгаар тогтны төс төлөөтэй бай гэдгийг монголчууд өөрөөсөө эсэргүүцэд байдаг юм тохиолдод бас олон. Газрын сүс олборлоо, байгалийн байлгаа олборлоо, усан цахилгаан станц барь энэ төр гэл ингээр өөрөөсөө эсэргүүцэд байдаг. Өөрөөсдийнхэн гараар эсэргүүцүүлээд байдаг гэх юм уу? Энд ч одоо ингээд очрлол байна гэдэг чинь энэ очр бол одоо ингээд айтайхан зөв мэдээлэл өгч дуустал ер нь хэсэг үргэлжилнэ энэ одоо. Тэгээ бензиний нөөц сав агуулах байхгүй. Тэгээ өнгөрсөн энэ парламентын үед л за ядаж сайлаа бэлтгэхээр саваа бэлтгэж савын бэлдээ да гэдэг шийдвэр дөнгөж нодлон гарч байгаа шүү дээ. Энэ 30 жилийн хугацаанд. Бүрэн улс үежиж нэг сарын нөөц хадгалах савтай. Зовлон тохиолдохгүй юм шиг, асуудал үүсэхгүй юм шиг, хүний юм хэрглэж байгаагаа мэдэхгүй байгаа юм шиг. Тэгээ өнгөрсөн жил парламентын нэг шатгууны сав мавны асуудлыг шийдчихэж энэ жил 9 сард эхнээсээ савнууд нь ашиглалтанд ороод тэгээд ядаж нэг 3-4 сарын нөөцөө хадгалах саваа одоо л бэлдэж штэ. Тийм ээ. Манай нэр. Зүгээр л дээ гэдэг. Дэндүү даруухан л та. Одоо би ингээд миний иргэн тойронд дандаа даруухан дууг хүмүүс байна. Дуурдаг. Нэг дуурдаг найз үн тэрний дуу нь ихтэй дээ. Одоо өөрөө үзэж байгаа сонсож байгаа л. Илүү дуурайд байна бас. Бус нь дуурахгүй. Эхнэр даруухан, зөвлөх даруухан, найзууд даруухан, бүгд даруухан. Дуурч хөө. Яа. Оо. Тандарч өдгөртэй залуучуудтай юу. Өөрийгөө хөгжөөж явна гэж бас. Сайн байна уу? Оргил ууба. Ачаа сайн уу? Сайн. Оргил. Лотосон. Юу вэ? За юу вэ? Ажилч одоо айхтрын боллоо шүү дээ. Харин 3 хүүхэдтэй их машинтайгаа явж байгаа төлөөсөн дайрагтаад. Тэгээ манайхан бол 1-2 настай 2 хүүхдийн аваад тэгээ маркет том охин. Хоёулаа тэгээд айлаар орчоод дараагийн хачлах хараа. Тэг. Одоо усны түвшин 40 см бууцсан. Энэ одоо энэ нөгөө 6 сар тавьдаг 6 сарын 20 донд энэ түр даалгам байна шүү. түр даалгам ийшээ очиж үзэхгүй даа. Алсгцсан дүүр гэдгээр нэг гэдэг юм уу? Ядарсан хитэн амтан, ядарсан хороонд амьдардаг гэдэг юм уу? Тоодог амт нэг ч байдгүй. Танд маш их баярлалаа. Нямбаатар дарга байхдаа нэг ширхэгчудаа ирээгүй. Ирэх нэг өөр ирээд үр дүн гаргаж авчих шүү дээ. Тэгээ газар дээр шийдэх боломжтой бүх ажлуудыг хий. төлөвлөгөөний дагуу аха хизээ эхлээд хизээ дуусах төлөвлөгөөтэй. Анхны төлөвлөгөө.
Энэ ондоо дуусгасан. Энэ Тэгсэн чинь за санхүүжилтийн асуу. Санхүүжилтийн бол мөнгөний та нар өөрсдөө гаргаад хийж байгаа тий. Одоогийн байдлаар. Тэг сонссон. Тэгэхээр нийслэлийн зүгээс шаардлагатай байгаа хөрөнгө мөнгөнд маш хурдан шийдъя. Тэгэхээр та яг тодорхой хэлмээр байгаа. Тэгэхгүй бол ингээд компани гүйцэтгэлийг төрөөс нэхэд идэг, шүүдээс нэхэд идэг нэг ийм асуудал байгаа. Тэгэхээр яг танах Манай 20% хэдүүлээ энэ хүмүүс рүү дайрахгүй байж 50 байж. Ондоо багтаагаад сая түрүүн бол ондоо багтаагаад гэжээс яг болохоор байна уу болохооргүй байна уу? Бод асуудал нь юу байна гэдэг үнэ. Техник байхгүй яаж хийх юм бэ? Та байгаа техник манай бүх техникүүд хойно байж байгаа. Наашаа татах боломжтой өстэй. Боломжтой. За техникээ татъя тий. Санхүүжилттэй холбоотой учраас дэш нь явуулсан тий. Эргэлзэл байглаж бид бол энийг ухсаар байгаа гэж За чадна гэлээ шүү. Энэ ондоо багтаагаад далангаа байрчиж чадна гэж хэллээ шүү. Одоо бүх техникээ татаад ирнэ, бүх хүмүүсээ татаад ирнэ гэж. Сэрэн дараа хараа. Одоо ингээд та энэ компанитайгаа эн чинь танаа дүүрэх штэ. Танаа хороо штэ. Тэгээд компанитайгаа уулзраа одоо компаниас шахаад ажлаа хийлгээх үгс болоод ингээд иргэд компани орон зөрчил үүсэж штэ. Энэ таны асуудал. Та тун хангалтгүй байгаа байхгүй. Одоо цэрэн дарга та мэдж байгаа шүү дээ. Уржингийн та өөрөө ирсэн. Алдарч авсан дарга өөрөө байсан. Өөрөө улаан цан тэр сонгуультай ажил гүүрэн дээр ирчээ цухтаачиж байгаа. Бараг тэр хүмүүстэй жолооч нартай одоо бид нэр өөрсдөө татаж тэр нэг машин гатлах хэмжээнд болгоод одоо бичлэг нь байгаа да бид нар блок татаад. Тэгээ дарга ирнэг ингүүч чулуу уулчих. Ингиж хараа даргад зориулж ажил хийж амьдрахгүй. Зүгээр дарга ирэхээр ширээний бүтээлгээ соль гэдэг шиг байж болохгүй шүү. Энэ хорон дараа нэрээ тоглоомгүй та энийг шаарддаг. Ус төржөөгүй шүү. Одоо ус төрждөг бол бид хоёр энэ цуг зогсохгүй. Залуу усууд ус төржөөд яах вэ? Энэ нэг олон жилийн бужигэрсэн юм яг ингээд шийдэх тал нь байвал их хурл талаасаа, засаг дарга талаасаа, таман газар талаасаа ингээд шийдийгээ зогсож байгаа. Энэ далангийн энэ жилийг дуусгах. Тэхүү зэрэн дарганы анхаарал өгөөж тэхүү. За. Би ингээ энд 10 жил амьдарч байгаа. Тэгээ нөгөө нөхөр манаас орсон юм жоох хүмүүстэй болох энэ чинь хонч чаддаггүй байхгүй яагаад. Энэ чинь би өөрөө төмөс тарьдаг, өвөрцөө тарьдаг, байцаа манжин гэдэг баг багаар тийм хэмжээгээр өстэй зүгээр өөрийнхөө хэрэгцээ. Манай хин нөгөө энэ таанд хургасрал башин байна. Тэр болохоор яг миний байр биш. Гэхдээ яг тэр байрлал нэмжтэй зогсдог одоо ийм шиг биш. Тэгсэн чинь эсийн ахлагч нь уурсдаг тэгнэ. Би энэ дээр өө би ингээ ийм бас нэгдсэнгүй нэлээ үер болсон байна. Би одоо нөгөө хөрөж мөрс хамаагүй асаалтаа мах цахаа ингээ урд оройн бол маха авсан. Маха авдаг тийм байшин даа. Энд хоол идэж тийвсэн. Тэгээд тэгэхэд энд ийм хөл үерээс л бүр тийм амар болоогүй. Би маргааш чи надаа яагаад ингэ мэдээж үдээд юм бэ? Яагаад надад ингэ намайг ингэ архигдуудад хаяад идэв бэ гэсэн чинь. Чи ямар энэ чинь амьдэрд юм уу? Чи байсан. Тэр нэг тэнд нэг өндөр цагаа. Чи яв. Зайл хөөж байхгүй амар. Айгүй бас би гомдод авах. Би 2017 оноос энд амьдраад байгаа. Би өдөр алган энд ирдэг. Өдөр алган би галаар төрдөг. Яагаад Эсгийн ахлагч нь гэж байгаа юм те? Яагаад тэгэхээр энэ одоо миний хань өнгөртөө хамаг ямаа хийгээд усан нас усан байхгүй юу? Энэ ой талаасаар та тэр 8 сартаа гидсэнд үлдсэн байхгүй. Хамгийн нэгдүгээр нэр Сургууль руу. За сургууль руу. Энэ дүүргийн дарга нар хорооны дарга нар марганар гэдэг чинь заавал ингэж нэг гişүү засаг дарга нь ирж бярдаж хүмүүсийг хашгируулж ингэж ажил хийх хэрэгтэй юм биш шүү дээ. Одоо саяны ярьж байгаа бүх юм заавал одоо хэлээд байх юм биш. Шууд дүүргийн даргатай хэлээд дүүргийн дарга шийдсэн байх хэрэгтэй юм байна. Дүүргийн засаг даргад хийх гэж л байдаг, дүүргийн иргэдийн уралд хийх гэж байдаг, нийслэлийн иргэдийн уралд хийх гэж л байдаг шүү дээ. Хороо гэж бас байгаа. Баахан дарга нар тэгээ яг газар дээр юу ч хийдсэн юм байхгүй. Бүх зовлонгоо бүгдийг нь овоололсаа хэлж байгаа байхгүй. Өөрхөн даргагүй шүү дээ. Нэ хариуцсан шатандаа жоох юм хэмээр. Тэгсэн амар халах сааж маалаа амар. Яг өөртөө харахгүй бол мэдээлэл бол Спортоор явна гэж байхгүй. Тайлангаар. За сайхан амарсан. Ээж хэд онцгойж байна? өчигдөр бидний гаргасан бидний гараагүй. За ингээд би танаа нөгөө хөлгөөнийг нээчлээ. Тог нь ондоо байна. Та харж болсноо гэсэн юм. Яг бол гар гэж хэлээ. Үүнийг хөлгөөнийг ярих хэрэгтэй. Таны төлөө шаардлагатай байсан. Манай ээж манай ээж бод алтан бой одоо бүр 200 үжил байж ээж. Үзэхгүй 3 он. Нэрээс үзээгүй. Энд нэг 3 он жоохот ирээд даралтын үзчих хэрэгтэй байхгүй дөө өрхийн хэмжээ мэмчээр явуулаад. Тийм үстэй. Би юмштай яасан байхгүй гэсэн чинь манай шуурхаа зарлаагүй байна гэж хэлсэн. Хөө ярих хүш чи ингээд шийдэх хэрэгтэй шүү дээ. Тавд чи хорон засаг дарга байна, дүүргийн засаг дарга байж байна. Ахмад хүмүүс 3 он жоох тийм үстэй. Ирээд нэг үзээд юу болж байна, яаж байна. Би бүр хуваасаа энэ хойдлын 70 бүр хашааны хундаан үзчихсэн. Тэр одоо ингээд эргээрээ идэгдээд одоо ингээд байшин уурдаг. Одоо энэ хорон дарга, дүүргийн дарга байгаа дээр сайн хэлж авцаа. Одоо гişүүд чинь бас хамаагүй та нар энийг шийдэж ирэхгүй байдаг байна. Энэ эрх мэдлээ ургуулаа ашиглана гэдэг хэрэг орчдөг шүү дээ. Би зөв ямар ч байсан уулзуулж байгаа байхгүй. Хоорондоо уулзаад
хорон дарга, дүүргийн дарга, нийслэлийн даргатайгаа уулзаад бодит үнэ олцсон дээр нь дайраад энэ хүмүүс ингэ дэмий юм ярьж байгаа үе дайрч ороод өө байж та нар гээд бичиг цаастай юм ярья гэж ороод ярих хэрэгтэй. юм дарга цаа өгнө үү? Юу вэ? Өчнөд гоо. Байхлаа шүү дээ одоо ийм үзэж дансны дугаар асуусан. Дугаараа би 3-4 сараад солилцдог. Би өглөө харин залхахтай байсан. Тэгэхгүй өглөөд л ингээд өхөөч гэсэн 100 мессежтэй сэрэг шүү дээ. Зориуд бүр хүнийг унтрах гэж тэгдэм байл. Тэнд авчихлыг яадаж та баярлалаа. За ингээл. За ирсэн баярлалаа. За. Өнөө гарах гэж өглөө өглөө явсан. Бууцдаг юм даа гэж. Сонгуулаас жоош би ч бадарч л юм. Тэр ормааштлаа өнөхөр минь өнгөрлөө. Үе ирцэрч байна. Асуудал их байна тий. Гэхдээ би бидтэй адилхан хоол унд Хүчтэй л дээ байна. юм тэр гоншгонтой пятка биш л. Хоол ундан дээр гоншигдаг хоёрын оронд пятка авшигч. Аа. Үнэхээр нэр хүмүүс донд бол янз янзэл хүмүүс байна. Гэхдээ нэрээ тэгээ сая одоо хорон дарга нь ирцэн л байгаа байхгүй. Тэгээ дарга ирэхээр ирцэн. Хүмүүсийн энэ ч хорцсон байгаа хөл хорионд оруулсан. Хорогт байранд байгаа юм бол ирээдүйд даралтын үзээд мөн үү? Гүнж төр үздэй. Бид чи юм худалдаж авах болгоомдоо нэг татвар матер төлөөд байдаг үздэй. Тэр чинь тэгээд төр үйлчлэгээ авахгүй ч төлж байгаа шүү дээ. За. Баяртай. Манай Нямсаахах анх оюутан зурагчин болохгүй. Нямсаахахаа дагаал бид нар шиг лаг зураг авдаг хүн болно тэгэл. Гүйжээлээ тий. Тэгээд бид чи тийш тий дагаал явж ирсэн зү. Үйл явдал яалээ лээ. Нямсаахахаа хамгаалтанд орж явсан ч юу яасан надад бий. Миний одоо гран-при авсан тэр зургийн бас том шалтгаан. Ийм хүн байгаа. Одоо айл өдөр өгсөн үү? Ханаа чи ингээд засаг дарга та барыг анхудаа уулзч штэ энэ хүмүүс. Хаягдсан байсан байна штэ. Уулзаад уйлж штэ. Өндөрлөө яриад. Ингэтлэн тасалж байгаа байхгүй. Тэгэхээр чи за шууд хоошлол. За би барьчих юу. За. Хөрөд дог даргатайгаа өнөөдөр бас ингээ хаан уул дүүрэг дээр ажиллаж байна. Залуу хүмүүс юм эрчтэл байх юм гоё баярлж байна. Тэгээ зарим зүйл дээр бол би бол санал нийлэхгүй зүйлүүд байж л байдгийг. Яг хэлэх үедээ хэлээ явчихна. Гэтэ бол нөгөө мань мэтийн улс төрийн онцлог нь юу байдаг вэ гэхээр таач анзаардаг байх. Ер нь хүнийг субъектив дормжилдэггүй, янз янзаар хилдэггүй, хилдвэлдэггүй. Ярьж байгаа асуудал дээр нь санал зөрүүлдэг эргээд харин өөрөө баган дормжлуулдаг. Нөгөө өмнөх ням даргын үед бол шүүмж хэлэл дормжлуулдаг байсан. Одоо бол PD дарга бол PD гэдэг юм л шүү дээ. Тэ? Манай найзууд PD гэдэг. Тий. PD гэхээр бүгд мэддэм байлээ. PD л гэдэг юм байлээ. Тэгээ PD дарга маань бол залуу уучраас яриад ихгүй баг. Тэгээ гол нь одоо эн чинь аль нам нь хамаа байхгүй. Бид хоёрын аль алийнх нь өмнө хүлээсэн үүрэг байгаа. Тэгээ тэр үүрэг бол үр дүнгээр л биелж явах хэрэгтэй. Тэр үр дүн нь иргэдэд хүрч явах хэрэгтэй гэсэн ийм өнцгөр ажиллаж байна. Нээлттэйгээр хамтарч ажиллаж байгаа лодоо гишүүнд их баярлалаа. Тэгээ манай үеийн онцлог ийм л байх хэрэгтэй. Бид чинь цөөхөлөө шүү дээ 3.6 сая хүн амтай ийм одоо ард түмэн. Тэгээд энэ дотроо ингээл хавагдаад байх юм шаардлага байхгүй. Нийлээд явах юм бол үр дүн гарах нь ойлгомжтой. Тэгэхээр ингэжил жоох урагшаа явах. Тэгээд аль болох баг улс төрчих. Улс төрчих бол мэтгэлцэх маргалдах бол энэ идеал дагдаг. Үзэл санаа дагдаг. Тэрнээс юм субъектив дайралтууд явган хэрүүл байхгүй. Ийм л баяа л гэсэн юм бодолтой залуучууд бол байгаа. Тэгээд одоо баг улс төржүүлэх сайн. Мэдээж хэрэг бид нар сонгуул болохоор өршөлтөн. Та бид нар бол өршөлтөн. Тэгээд өршөлтөхдөө үзэл санаагаараа өршөлтөн. Төрмийн дагуу тий. Тэрнээс зарчимтайгаар өмнөх нөгөө хар түүх шиг хэдхэн жилийн өмнөх хар түүх шиг нийгмээ талцуулдаг, нийгмийнхээ оюун санаа руу очиж шавар шавхаа цацаж хин их ууралснаар нь илүү ялдаг тийм. Ийм муухай өрсөлдөөнөр бол явахгүй үзэл санаагаар өрсөлдөнө. Улс төрийн соёлыг ч гэсэн бид нэр өөрчлөх төрийн үйл хэрэг, төрийн албан хаагч, төрөд одоо алба хашиж байгаа, төрөд одоо энэ дарга хийж байгаа хүмүүсийн харилцаа хандлагыг хүртэл өөрчлөхөөс ахуулаад одоо биднэрт нуруунд дээр ирсэн байгаа, яг тулцсан байгаа асуудал. Хаул дүүргийн 2 ороогоор ажиллалаа. Өчигдөр өнөөдөр 2 гээд тэгээ өчигдөр ирсний ус үрдэн гараад өнөөдөр өтөн дарга ирээд бас газар дээр нь асуудлыг шийдээд бас үр дүнтэй л нэг мөр шийдийгээд хугацаа юутай хэвтэй ингэ тохироод салж хорооны болон дүүргийн дарга нарт л одоо үнэхээр дахин хэлмээр л байлаа. Тэгээ одоо нөгөө л нэг хүмүүс шиг бас загнаад байгаа юм
шиг болчихгүй гэд аль болох дарж л хэллээ. Яах гэж хороо байгаа юм те баг бүгдэц. Яах гэж дүүрэг байгаа юм. Яагаад тэр дүүргийн удирдлага гэж бас байгаа юм. 20 жил хандлаа гэж хөрөнгөө барьсан ингээд 20 жил үертэй холбоотой. Тэгээ энийг нь ямар шийдэл яах гэж ямар шийдэл гаргаж ирсэн. Яаж шийднэ гэж бодсон юм. Ямар үйл хөдөлгөөн хийгээд юун дээр гацсан ингээд юу ч ярихгүй ингээд тагчиг зүгээр ингээд зогсоод байдаг. Ерөөсөө чинь нийслэлийн засаг дарга гэж ерөөсөө бүх дүүрэг, бүх хороо, бүх баг хэсэг рүү ороод ингээд ажиллаад иж бас амжихгүй шүү дээ. Тэгэхгүй гэж л ингэж хороо дүүрэг гэж хувааж засагсаа нэгж байгуулж байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд шатандаа жоохон хүнийрхүү гэж нэг өөр юмсыг ажилламаар байна л да. Би энд ажиллаж байгаа миний хүлээс үүрэг юу вэ? Энд наацхан хүн ингээд ажилд орох чинь миний хийх ажил юу вэ? Бусдын хийх ажил юу вэ гэдэг ингээд хүн боддог үстэй. Ямар ч ажил хийдэг хүнд. За өнөөдөр би энийг хий. Миний үүрэг бол энэ шүү гэдэг. Тэгээд дүүрэг хороо толгоолж байгаа хүмүүс чинь ямар үүрэгтэй байх юм бэ? Тэр намайг сонгуульд ялуулах нь нэгдүгээр үүрэг юм бол тийм хүмүүсийг хөөж явуулах хэрэгтэй. Тэр нь өөрийнхөө шийдвэрийг баталгаажуулаад гэрчлэгээ олгоцсон газар. Энэ гэрчлэгээ олгоцсон төр нь өөрөө шийдсэн бол тэр нь хамгаалах хэрэгтэй байхгүй да. Энэ олон жил өнгөрч байгаа чинь. Ядаж тэр далан барьж байгаа компанитай дүүргийн засаг дарга уулзааг байлаа шүү дээ. Байгамда. За ингээд ажил эхэлж байна манайхаа. За энэ зүүн ч маргааш нөгөөдөр чинь бас одоо бензиний жигсаал тэгээд бензинээр одоо битгий ус төрчөөч гэж би одоо бас улс төрийн бүхэл хүчнийхээс хүсье да төхөний өрөнгүүл. Манайх ч одоо энэ Оросоос 95% төлшөө авдаг. Орос ч одоо өөрсдийнхөө үйлдвэрлэлтгээс даруй одоо 100 гаруй сая тонн нефть бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадагшаа экспортлдог. Экспортлохын тулд 100 гаруй одоо сая тонныг үйлдвэрлэдэг гэсэн үг шүү дээ. Монгол улс бол нэг 2.8 сая тонн хэрэглээтэй. Тэгэхээр одоо Оросын экспортод зориулж үйлдвэрлэж байгаа одоо нийт нефть бүтээгдэхүүний нэг 2 орчим хувийг л одоо Монгол улс авдаг байхгүй да. Тэгэнгүүт нэг нь 2% дээрээ бид нар засгийн газар хоорондын хэлэлцээр гуйлыг төлөг нь одоо жилд хэдэн ч удаа явдаг юм. Ингээд ямар ч байсан манай дотоодын асуудал үүссэн ч тэр экспортер асуудал үүссэн ч тэр за хөрш оронтойгоо бол асуудалгүй гэдэг Оросууд нь хэлдэг юм шиг байна. Тэгэл тэрнийхээ дагуу л өгж байгаа. Бензин дасалчлаа, алдчихлаа гэж ингэж улс төрчих бол надад бол тийм сонирхолтой. Би одоо ялгаагүй сөрөг хүчин шүү дээ. Засгийн газрыг алдаа гаргачаасаа гэж эрх баригч намайг алдаа гаргачаасаа гэж ингэж хүлээн. Гэхдээ улс төрөөс чинь илүү зөвлөж бас байна шүү дээ. Улс төрчихгүй байх ёстой сэдвч гэдэг юм аа. Ухамсарын үднээс авч үзэх ёстой асуудлууд бас байна шүү дээ. Янз янзын юм амлаад тэрийгэ биелүүлж туу цаашил зураг аваад бид хэлээл байгаа чуулганд тахимдч хэлсэн. Наад захын тоггүй төлөөгүй байж энэ тэнд хачин басаа одоо юу байдгийг мэдэхгүй. Нутгийн удирдлагын ордон мэдээллийн төв мөв юм балаа юмны туу цаашилж байгаа хүмүүс рүү чулуу шийдэх хэрэгтэй. Хэлээл. Ер нь одоо ингэж туу цаашилж би арддаг цаг өнгөрсөн. Монголчууд ч харьцангуй мэдээлэлтэй болсон. Бүгд энэ амьдарч байгаа учраас амьдралынхаа асуудлыг ярьсан махаараа мэдэрч байна. Энд нь ямар асуудал шийдэж байгаа вэ гэдгийг л одоо нэхэх ёстой. Тэрний тэр зүгрүүл улсын нэгдсэн төсөв, улсын нэгдсэн бодлого явж явах ёстой. Нэгдсэн төсөв байх ёстой. Жишээлбэл улс бол жил болгоно нэг асуудлаа ялангуяа манайх шиг юм хязгаарлагдмал орлоготой асар өндөр зарлагтай байгаа улс бол зарлагаа танах, төрийг цомхон болгох. Тэгээд жилд яг нэг асуудлаа барьж авах шийддэг баймаар. Бид нар өөрсдөө ямар ирэх барьж байгаа гэсэн. Ирэх барьж байгаа болдог бол ингээд 2027 оны төсөв эрчим хүчний хувьд хараат байдлаас бүрэн салах төсөв гэдэг юм. Яг тийшээ чиглэнэ. Айл өрхийн тог цэглэхээс суулаад бүх асуудлаа зэх. За ийшээ л анхаарна. Бусд нь бол ямар нэгэн шинэ хөдөлгөөн байхгүй зүгээр урсгал зардлуудаа аваад явна шүү найзуудаа. За ингээ хоёрдугаар дараа нь юу гэдэг боловсрал чигдэг юм. Ингээ жилээр асуудлуудаа барьж аваад тэгээд арт түмэндээ үнэ хэлээд асуудлаа шийдээ явмаар байна. Жил болгон бүх асуудлуудын жижиг судал барьж авчаад тэгээд аманчгүй хамарчгүй алийг шийдсэн юм байхгүй. Бүтэн дүнгээр нь харахаар асар их төсөвтэй. Тэгээд энэ шийдэх асуудлаа харахаар нэг ч асуудал шийдэгдэг. Өөрөөр хэлбэл тэнийг айл шиг байгаа байхгүй. Хүний эрхүүл байгаа байхгүй. За бидний юмар жоохон туйлж байгаа явчих гэж байгаа хүмүүс шиг л төлөвлөгөө их тодорхой байвал төсөв их тодорхой болно. Тэгэхээр төлөвлөхөөс эхэллээ. Тэгэхээр төлөвлөгөөнүүдөө жоохон учир зүйтэй, учир замбраатай, бодлогодоо уялдаатай болгоё. Тэгжээж төсөв зах замбраатай болгоо. Энэ намрын чуулганаар хуулийн төслөө өргөн байрна.
Одоо ингээд ажил цуглаж байгаа. Одоо ажил цуглаад ажил хэсэг хуралдаад ингээд явах. Лувсан жамс гэсэн бол ер нь орж ирсэн цагаас хойш яг энийг л яриад байгаа. Тэгэхээр энэ ажлуудыг бол ингээд ялангуяа залуучууд хулдуу барьж аваад хийнэ гэж үзэж байгаа. Шүү гэж. Хамгийн нэгдүгээр шийдэх ёстой асуудал бол бидний асуудлын авилгын асуудал ба шүү. Ялсан намын дарга нь гарч ирээд авилгатай тэмцэх газрын даргыг томилдог. Инхээр ялсан намын дарга гэхээр томилж байгаа учраас ялсан намтайгаа хариуцлага ярьж чаддаг. Өөрөлдөх юм бол авилгатай тэмцдэг. Зүгээр авилгатай тэмцдэг гэдэг нэрээр өрсөлдөгч намынхныг сөргөлдөөд байгаа хүмүүсийг л оруулаад байдаг. Ийм жишг тогтсон учраас би авилгатай тэмцэх газрын даргыг ерөнхий сайд биш их хурал сонгон шалгуулалтаар 5 хүн оруулаад чуулганы уралдаанд 5 хүний нэр оруулаад тэгээд тэр 5-аас хамгийн өндөр санал авсан хүнийг томилё гэж. Энэ нэг ерөнхий сайд засгийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх бүрийн эрхтэй нь үүрэгтэй нь одоо зууралдаад байгаа хэрэг биш. Гэмт хэрэгтэй тэмцэх эрх нь үүрэг нь засгийн газартаа байна, ерөнхий сайдтай байна. Авилгатай тэмцэх эрх үүрэг нь бас тэндээ байна. Зүгээр удирдлагыг нь бус төрөгийн нөлөөнөөс аль болох холуур томилё гэдэг ийм санаачлага байх. Тэгээд энэ санаачлагыг бас олон гишүүд дэмжиж байгаа. Дэв парламент дээр олон нийтийн санал авах гэж тавьсан байж байгаа. Та нар бас ороод хараарай. Дэв парламентаар. Тэгээд энэ санал авч дуусаад эн чинь тодорхой болсон сарын хугацаатай санал авна. Нэг ер нь хуулийн төсөл боловсруулаад 2-3 сарын ажил заавал болдог. Санаа болоод төсөл болоод бэлэн болоод тэрнээс хойш 2-3 сарын хугацаа өнгөрдөг. Тэгээ одоо бүрдүүлбэрээ хангаж байгаа бол улсын хурлын гишүүдтэй дэмжиж байгаа санал нэг байгаа гишүүдтэйгээ хамтраад өргөн байрна. Ядаж бид нэр энэ хонгол гэдэг байгаа энэ хонглын бүтэн нураад гом ах хэдэн тоосгоор нь ингэ сугалж тэгээ дээр нь энэ авилгатай хийх хяналт тэмцлийг жоохон яг боддоор аймаар болох хөдөлгөөн хийхгүй бол ингээл гарсан үр дагавар болгон дээр нь ашиглаад байх бас үнэхээр сонирхол алга. Одоо монголчууд өөрсдөө залхачлаа ш. Тэрнтэй хариуцлагатай за ингэж тэгээж энэ улгаачтай пүүпа ямар ч нэмэргүй үр дүн байдгүй. Авилгатай хийх тэмцлийн хамгийн суур реформ хаанаас эхлэх вэ гэхээр төрд байгаа өмч хөрөнгийг багасгах асуудал. Эрх мэдлийг задлах. Төрд эрх мэдэл өмч хөрөнгө их нэмэгдэх, хуримтлагдах тусмал тэнд хулгай, авилга дээл хавхул дэлтэх. Жижиг төртөө том эдийн засагтай юм л ус болмоор. Тэгээ энэ рүү л одоо алхмаар тааш нөгөө эрх бариагийн учраас эрх баригчдад ингээ хилээ сануулаад байхаас өөрөөр болохгүй байна л да. Одоо тэгэл нөөс сөргөчнийхний өргөн барьсан хөлөөд гэл ингээ барьцаалтал ингээ янз янзын асуудал болдог. Тэгэл дайраад үзэндээ. Тэгээ цаг тухайд нь яриад явнаа манайхаа. За тэгээд шигүүний влог шигүүний нэг өдөр биокомнет төлцөд дөнгөрлөө. Би нөгөө анх ягаад энэ влогоо тэгж хэлсэн бэ гэхээр нөгөө хүмүүс ингээл гişүнэ гэл инкер нэг жоох нэг тэгээл тэр нь амар тод жоо эвгүй сонсогдох юм хитаа байгаад ийсэ тэгээд яах шүнэ гэж байгаа сүлдээ шигүүний влог болсон. Ер нь бол та нар бас хэлээрэй энэ YouTube-д оруулаад Facebook дээр бас тавьдаг байх уу яах вэ би одоо YouTube-ийг хийгээ гэж мэгэл та нар саналаа хэлээрэй за тэгээд ер нь өөр юуны талаар онгочулмаар байгаа энэ юм саналаа доор комментээр хэлээрэй тэгээд хамт үзсэн баярлалаа. Утгагүй уулзъя.